11-р бодлогоны хувьд 2, 4, 6 гэсэн цифруудаар бичигдсэн 4 оронтой тоог байх нэ гэсэн. За би энэ мянганы орон, зуутын орон, 10-ын орон, 1-ийн орон гэж биччихье. Тэр мянганы орон дээр бид нарт хэдэн цифр тавих боломжтой вэ гэхээр энэ 3 цифрыг гурван тавьж болно. Зуутын орон дээр мөн гуруулаа, 10-ын орон гуруулаа, 1-ийн орон гуруулаа. Тэгэхээр энийг бид нар харгалзуулаад үржихээр нийт хэдэн оронтой тоо зохиогдож болох вэ гэдэг тоо маань гараад ирнэ гэсэн. Тэгэхээр энд 81 ширхэг буюу Б хариулт гарч ирж байна. 12 дугаар бодлогоны хувьд гурвалжны талууд нь 3, 4, 5 гэсэн харьцаагаар өгөгдсөн. За би 3 талыгаа ромбтойгоор тэмдэглэчихье. Харьцаагаар өгсөн байгаа тохиолдолд бид нэр хэсэг гэдгээр тооцдог. Тэгэхээр 1-р тал бол 3 хэсэг, 2-р тал бол 4 хэсэг, 3-р тал бол 5 хэсэг болж байгаа. Тэгэхээр бид нар нийтдээ бол гурвалжныг болвол 7, 12 хэсэгт хуваасан байх нэ гэсэн. За периметр нь 60 см-тай тэнцүү гэж байгаа. Тэгэхээр периметр гэдэг бол энэ хэдийг бүгднийг нэмж гарч ирдэг. Тэгэхээр 12 хэсэг бол 60 см-тай тэнцүү юм байна. Эндээс нэг хэсэг бол 5 см гэж гарч ирнэ. Бид нар яг юг олох гэж байгаа вэ гэхээр хамгийн урт талыг олох гэж байгаа. Тэгэхээр хамгийн урт тал нь 5 хэсэг байгаа. Тэгэхээр 5 хэсэг нь этэй тэнцүү юм бэ гэхээр 5-ыг 5-аар үржүүлээд 25 см буюу D хариулт авах нэ гэсэн үг.